Сайн байцгаана уу? Манай сувагт тавтан морил. Өнөөдөр би та бүхэнд 2019 оны Burn нэртэй адал явдалт триллер киноны тоосоор ярьж өгнө. Мелиндогийн эмэгтэй нэгэн шатхуун түгээх станц дээр ирснээр энэ кино эхэлдэг. Бүсгүй машинаасаа буугаад таймх хасаана. Дараа нь машинаа шатхуунаар дүүргэж байгаа нэг эрэгтэйд ойртож шатхуун хийж байхдаа тамхи татах аюуспаг анхааруулв. Гэвч тэрээр Мелиндогийн үгийг огт тоосонгүй. Би саяхан л агсаасан. Тэгээд ч би тэнэг биш, ишийг нь бензиний сав руу хийхгүй гэж хэллээ. Бүдүүлэг эрэгтэн хариулт түүнд таалагдаагүйд бүсгүй уурлаж додогш орно. Мелиндо энд ажилдаг хүн болж таарсан ба. Бүсгүйг харсан кастчин Шейла Мелиндогийн өмнөх ээлжний хүн Диана ариун цэврийн өрөөг цэвэрлээгүй орхисныг хэлнэ. Мелиндо хариунт нь инээмсэглээд энэ огт асуудал биш гэд өөрөө хийчихнэ гэд яв. Тэгээд цаашаа орж ажлын хувцас өмснө. Бүсгүй ажиллаа хийж байхдаа самар сонгож буй үүсэлвчтэр очино. Тэр их л ядаргаатай байдалтайгаар ангахаа самар их гоё. Заавал авч үзэх хэрэгтэй гэж залууг ятгаж гарна. Нөгөө хүн зүгээр л хачин хөдөлгч эмэгтэйгээс бушуус хашахын тулд хийснийг нь хурдхан авч яаран гарч одов. Мелиндо өөрийгөө танилцуулж дотносхийг оровцсанч өнөөхөр бүсгүйг огтхонд сонирхсонгүй. Дараа нь Мелиндо хитрхи их хичээл зүтгэл гарган ариун цэврийн өрөөг цэвэрлэнэ. Тэр тосов бүрийг сэтгэлээс үрж яг л гэрийнхээс ширээг ачиж байгаа юм шиг арчлаа. Ажлаа дуусгаад утсаа гаргаж тэдний шатхуун түгээгтэр ирдэг цагдаа луу гихчин зургийг үзнэ. Бүсгүй бүр бүтэн цомог дүүртэл цагдаа заазуугийн зургийг нууцаар дарсан байлаа. Удахгүй нэг эрэгтэй ариун цэврийн өрөөнд орж ирээд дотор нь эмэгтэй хүн байгааг хараад гайхна. Мелиндо би зүгээр л цэвэрлж байна гэж хэлээд настай эрээг чимээгүйхэн ширтэж эхлэв. Бүсгүйд зүгээр хурдхан гарч явах ойжгогт байхгүй. Хүнийг ойжгож мэдрэх чадвар бараг байхгүй нэгт. Шейла TikTok дээр хідэн охтын тверк бүжиглэж буй бичлэгийг үзээд энэ хүмүүс яаж ингэж өгцгөө хөрлөгдөв байна гэж гайхан зогсоно. Тэгээд Мелиндогаар дөөрөж хэллэхийг хүсэж өөрөө бүр бичлэг хийгээд эхлэв. Үүнийг анзаарсан Мелиндо яг л Шейла түүнийг олон нийтийн өмнө доромжсон мэт хүн дээр хүлээж авна. Тэр үеэр нэг сэжигтэй ир шатхуун түгээх станцын гадаа харьц зогсоод машиндаа тамхи татан тохиромжтой мөчийг хүлээж байгаа мэт сууна. Шатхуун түгээхтэр Фред гэдэг настай ир орж ирэв. Тэр Шейла хэд хоногийн өмнө ажлаасаа болоод хөлнө өвддөг гэж ийлж байсныг санаж түүнд зориулж зориултын узавч авчирснаа бүсгүйд өглөө. Шейла ийм хитрхи наалдамхай зангаас нь болж эвгүүцэн узавчийг нь буцаагаад надад танаас юу ч хэрэггүй гэж бүдүүлгэр хэлв. Фред гэх энэ нэр урам хугарсан байдалтай узавчаа үлдээгээд гарч одно. Гэвч Мелиндо араас нь гүйж очоод энэ узавч надад ч таарна гэж хэлэн хөгшнийг багч гэсэн тайвшруулахыг орууллаа. Яг тэр үед өнөөх сэжигтээр машинаасаа бууж гарбууга бүсэндээ нуугаад дотогш оров. Мелиндо шууд түүнтэй мэдлж сурсан зангаараа өөрийгөө танилцуулна. Өнөөхөр хариуд нь өөрийгөө Билли гэж хэлээд өнөөдөр дэлгүүрт Мелиндогоос өөр хэн ажиллаж байгааг асуугаад мөн тамхи хаан зардаг вэ гэж асууж байх мөчид цагдаагийн машин ирлээ. Офицер лүү Мелиндотой үүдэн дээр хэдэн үг сольж байхад Билли дэлгүүр рүү ороод тэднийг анхааралтай ажиглана. Шейла тун хачин зогсох залуу дээр ирж түүнд тусламж хэрэгтэй эсэд асуухад Билли зүгээр л бэлхивч сонгож байна гэж хариулна. Шейла түүнийг аль хэдийн 10 минут зогсоод сонгож байгааг хэлээд сонголт хийхэд нь туслав. Мелиндо офицер луугаас шинэ машинаа үзүүлж ядчил шатхуун түгээхийн эргэн тойронд нэг тойруулаад өгөөч гэж гуйна. Луу хатуу хуваартай гэж хэлээд энэ саналаас нь татгалзлаа. Тэгэхэд Мелиндо та намайг баривччих. Тэгвэл үүргээ биелүүлээд машинаараа авч явах юм биш үү? Хэрв би үүнийг авбал яах вэ гэд буунд нь хүч цагдааг сандрагав. Цагдаа хачин эмэгтэйд дараа загваалууч магадгүй гэж хэлээд дотогш кофе авахар орно. Цагдаа орж ирэхэд сэжигтэй залуу Билли ариун цэврийн өрөөнд явна. Цагдаа касн дээр ирээд тэнд зарагдаж байгаа сэрэл өдөөгч эмний талаар Шейлатай хошигнно. Тэр үеэр Шейла Мелиндо нууцаар тэдний зургийг авч байгааг анзаарна. Энэ үед Мелиндо сандарсандаа утсаа унгааж дэлгэцийг нь хаглав. Шейла түүнээс яг юун зураг авч байсныг үзүүлэхийг шаардсан уурлахад Мелиндо уйлах төхөж байгааг харсан офицер лүү уур амьсгалыг зөөлрүүлэхийн тулд өөрийнхөө бас хагахад дэлгэцтэй утсыг үзүүлнэ. Яг энэ үед рацаар дуудлага ирэхэд цагдаа залуу яваад өглөө. Шейла Мелиндонд хандан чи ястаа сонин дагж нөхөр юмаа гэж хэлнэ. Тэгээд ингэж хүмүүсийн зургийг авах хэвэн биш гэж загнаад утсыг нь булааж авч үзэхэд луугийн бүтэн цомог дүүрэн зураг байгааг олж харлаа. Мелиндо гадаа гарч нулимсандаа хутгалдан тамхи татна. Дотгошоо буцаж орж ирэхэд Билли гартаа бууга барьчихсан зогсож байв. Тэр Мелиндод найзынхаа хажууд очиж зогсохыг тушаахад бүсгүй энэ миний найз биш гэж хариулсан юм. Билли хүнд ч хор хүргэх бодлогүй гэдгээ ээлдгээр тайлбарлана.
Түүнд яаралтай мөнгөний хэрэг байгаа. Үгүй бас байкрууд өрнийхөн төлөө залууг алах гэж байгаа аж. Ийм тайлбарынхаа араас тэр сейф каснуудаа онгоосхийг бүсгүүчүүдээс шаардна. Шейла тоосон шинжгүй. Тэд сейфэнд нэвтрэх боломжгүй цоочтой. Харин каснууд нь бараг хоосон. Хүмүүс дандаа картаар төлдөг юм гэж хэлнэ. Тэгэд бүр наад буу шиг юм чин жинхэнэ юм уу гэж асуулаа. Шейлагийн тоомжиргүй байдалд уурсан Билли өөрийгөө тоглоогүй гэдгийг харуулахын тулд бүсгүйн хажууханд нь буудлаа. Гэвч Мелинда сейфнээс мөнгө авчирч чадна гэж хэлэхэд Билли баярлав. Бүсгүй түүнээс өрөө дарахад хэд эрэхтэйг асуугаад залуу байгаа бүх мөнгийг авчрахыг тушаана. Мелинда зөвхөнд мөнгө хийж байх үед хоёр үйлчлэгч дэлгүүрт орж ирнэ. Билли Шейлаг тэнэг зүйл бити хийгээрээ Стигвэс бүгдийг нь ална гэж сүрдүүлв. Тэр хооронд Мелинда толны өмнө очиж өөрийгөө янзаж ингэрээ задгаач аваад явлаа. Шейла үйлчлэгчдэд хандан надад хариуцт мөнгө алга гэж хэлнэ. Биси энэ бүгдийг харан хосгүйхэн сандарч зогслоо. Үйлчлэгч Картер төсөөд мотель руу яаж явахыг асуулаа. Шейла түүнд яаж явах чиглэл бичиж өгөхдөө нууцаар 911 рүү залга гэж бичсэн байв. Гэвч Мелинда гинэт гарч ирээд тэр бичгийг нь босааж аваад мотель ердөө 2 годомжны цаана байгаа гэж хэлээд явуулчихна. Үйлчлэгч гараад явмагц Билли зүнхээ өгөхийг Мелиндагаас шаардахад Мелинда хариуд нь өөрийг нь хамт авч явахыг гуйлаа. Билли мэдээж босмогтож ийм сонин самлалт татгалзана. Мелинда яагаад авч явахгүй байгааг ойлгохгүй байна гэд мөнгөтэй зүнхээ өгөхөөс татгалзана. Тэр үнэхээр гомдож уйсан ч Билли хүчээр зүнхээ буусааж авлаа. Дээрэмчин яг гарах гэж байтал Шейси араас нь засууг доромжсон. Түүнийг хоёр эмэгтэй рүү буу барьж сүрдүүлдэг арчааг өчүүхэн амтан гэж хэлсэн. Билигийн уур хөвч Шейлаг лангууны цаанаас чирч гаргаад Мелиндад хаалга хааж утсаа өгöd ариун цэврийн өрөөнд ороод төвжихийг тушаалаа. Бизи агуулхад Шейсийг хүчнтэх гэж байх зур Мелинда ариун цэврийн өрөөмөөс гарч ирнэ. Тэр халуун кофе аваад өөрийнхөө гар дээр асгасан ч өвдөлт огт мэдрэхгүй байгаа юм шиг нүдэж цавчилсангүй. Дараа нь агуулх руу очоод Билигийн нүүр рүү халуун кофегоо цацгад залуу энэ үүмэн донд санамсаргүйгээр Шейлаг алчхана. Мелинда даалын хор авч Биллиг цохиж унгаалаа. Билли ухаан уурхад Мелинда бүхнийг цэвэрлэж Шейлагийн цогцыг брезентээр оруулчихсан байлаа. Билли хэнийгч алах гээгүй гэж хэлнэ. Мелинда түүнийг босгож суулгаад өөдөөс нь дуугүй шигтэн. Тэгэд яагаад өөрийг нь авч явахаас татгалцсныг асууж шалгаан гомдлож эхэлнэ. Билли учир нь энэ бол сожигтой санаа гэж бүсгүүд тайлбарлав. Мелинда өргөжүүлэн гомдлож би чамд тусалж сейфнээс мөнгө даргаж өгч байхад чи харин өөрийг нь биш Шейлаг хүчнтэх гэж оролцсон шүү дээ гэв. Биси Мелинда энэ хооронд цагдаач дуудаагүй гэдгийг ойлгов. Залуу түүнийг Шейлаг чи аалсан. Одоо бид нэг баг гэж хэлж үзв. Харин Мелинда би анхнаасаа чиний талд байсан гэж хариулна. Ингээд Биси Мелинданд үнэхээр ямар нэгэн толгойн асуудал байгааг ойлгоод түүнийг ятгахаар шийдлээ. Би чамтай хамт яваагүй зүгээр л чамайг үннээсээ хэлж өгнө гэж итгэлгүй болохоор тэгсэн юм. Чи энэ шатуун түгээгтэр ажиллахаас залхсан гэдгийг ойлгож байна. Одоо би итгэлээ. Хэрэг хүсвэж хамт явъя гэж найрч эхлэв. Гэвч Мелинда түүний ярианаас нэг зүйл анзаарч шатуун түгээгтэр ажиллахад юун тийм муу байгаа юм гэд тэр энэ газрыг музейтэй зүүрлэж энд янз бүрийн сонирхолтой хүмүүс орж ирдэг. Тэдэнтэй харилцах дуртай гэж уянгасан хэлв. Билли түлэгцснээс болж өвдөж байна. Өвчин намдаах юм өгөөч гэж гуйна. Мелинда дэлгүүрийн хэсэг рүү очоод өвчин намдаахын оронд сэргээх жим бэлгэвч авчирна. Энэ бүх хугацаанд хаалга тогшоод байж байсан үйлчлэгчийг бүр анзаарсан ч үгүй. Тэр Биллиг сэргээгч имээр шахаж өгöd өмдийг нь доошлуулсан. Мелинда Билли өөрт нь худлаа ярьж байгаа сулсагтмагцаа зүгт нүдийг мэдэж байгаа гэж хэлсэн. Тэр Билliгийн нүд амыг боогод хүчрхийлхийг оролдлоо. Гэвч Билли түүнийг түлхэд сандлаараа цохих гэж дайрч ухс хийгээд толгоогоо шүүгэнд хүчтэй мөргөд ухаан алдан өнөн. Зочирцсон Мелинда мөнгө аваад худалдааны хэсэг рүү гарлаа. Эцэст нь гадаа хүлээж байсан нөгөө үйлчлэгчд хаалга нээж өгнө. Тэр хүн кофеч байхгүй юм уу гэж үгүйсээр лангуу хооронд алхав. Энэ зур Мелинда бууга өөрийнхөө толгой руу чиглүүлдэгч уйлж эхлээд буудаж чадахгүй болно. Тэгэд буруу харц тогшоод нулимсаа асгаруулсан хэрэгтэй юм аваад хурдан яваач гэж үйлчлэгчтэй хэлнэ. Удгүй Шейлагийн найз асуу Пери орж ирлээ. Тэр Шейла хаана байгааг асуухад Мелинда түүнийг явчихсан гэж хэлнэ. Пери найз охинлуугаа заалахад утас нь лангуунд ороос чичирхийлв. Шейла уцгүйгээр 1 секунд ч байж чадахгүй болохоор Пери сэжиглэж Мелиндагаас шахаж асууж эхэлнэ.
Энэ үед Мелинда Шейза нэг залуутай хамт мотель руу явсан гэж худлээсэнд Перри уурлаж ойролцох мотель руу шалгахаар явна. Мелинда бос шухахаар гадагш гарч хүр заах тус байк руу төрж ирнэ. Тэд энд ямар нэгэн хачин зүйл болсон эсхийг асуухад Мелинда бит хаалттай энд бүх зүйл тайван гэж хариуллаа. Байк руу биелийг дүрсэж тайлбарлан тэр ойрхон хаа нэгтээ байх ёстой дотогш орж шалгана гэж хэллээ. Энэ үед Мелинда бууга гаргаж ирнэ. Хариуд нь байк руу ч мөн зэвсгээ гаргалаа. Гэхдээ тэдний охилагч энд камер хаасаагүй байгаа тул бууга буулгацгаа гэж хэлээд тэд ойр орчмыг шалгаад хэрв найзаа олохгүй бол заавал буцаж ирнэ гэж хэлээд яваад өгөв. Тэднийг явсны дараа Мелинда камерын бичлэг хадгалах төхөөрөмжийг эвдэж дүрсийг устгахыг оруулна. Гэвч тэр чадалгүй гадаа гарч тамхи татаж байгаад гэнэт шатуун түгээхийг шатаах санаа түүнд орж ирнэ. Тэр бензинтэй канистр авч байтал офицер Лүү ирлээ. Лүү түүн рүү бууга чиглүүлж зогсоол дээр хулгай машин байна. Энд ямар нэгэн болсон юм биш үз гэж бодлоо хэлв. Тэгээд сэжигтэй хүн харсан эсхийг асууж камерын бичлэгийг шалгахыг хүснэ. Мелинда бичлэгт зөвхөн Диана нэвтэрч чадна гэж хэлсэнд Лүү Диана руу залгаад яаралтай ирэхийг хүслээ. Тэр үед Мелинда гинэт сансан мэт болж нэг сэжигтэй залуу ногоон жиптэй ирээд ойролцох мотель руу явсан гэж хэлнэ. Лүү явхаас өмнө дотогш орж нэг шалгачихъя гэв. Агуулгын хаалгыг онгойлгох мөчөд Мелинда бууга араас нь чиглүүлэн залууг алхад бэлэн болчихсон байв. Гэвч Лүү бүх зүйл зүгээр нь гэд хаалгаа хаахад бүсгүй бууга буусган ардаа нууцглаа. Цагдаа Лүү утасны дугаараа үлдээгээд мотелийг шалгахаар явна. Мелинда гайхан агуулх руу орж биеси яажиг босчихсон байв. Тэр бүх өрөө талхаагаар бензин асгаж бүхнийг галдаад зүгтайхад бэлэн болсон. Гэвч гинэт хачин чимээ гарч гэр шунтарна. Цахилгаан тасархаар хаалганууд автоматар төвжигдэх тул Мелинда гарч чадахгүй болсон юм. Билли худалдааны хэсэгт гарч ирээд түүн рүү хашгирна. Мелинда шалан дээр бензин асгасан байгаа. Бүгдийг шатаачхан шүү гэж залууг занал хийллээ. Энэ үед Перри буцаж ирээд хаалгыг онгойлгож чадахгүй гадаа зогсоно. Мелинда өөр тийшээ харах хормыг ашиглан Билли зогтов. Мелинда ч хойд хаалга руу гүйхэд Билли нөгөө талаас нь хогны савар хаалгыг туучсан байлаа. Билли Перри дээр очоод Мелинда галзуу Шейзийг алсан бас өөрийг нь хүчрхийлэх гэж оролцсон гэж хэлнэ. Перри Мелиндагаас үнэн эсхийг асууж байтал Билли ард талаас нь дайвч залууг боомжно. Дараа нь Перригийн жипэнд суулаа. Мелинда офицер Лүү рүү залгав. Яг тэр үед Билли машинаар нь хаалгыг мөргөн дэлгүүрт орж ирсэн юм. Мелинда Биллигээс уучлалт хүслээ. Билли Мелиндагийн бензин рүү санамсаргүй унгаасан бууга авч бүсгүйг буутарс буугаас нь гал авалцаж эргэн тойрон бүхэлдээ шатаж эхэлнэ. Мелиндаг даалын хор шүүрч аваад шатаж буй өмдөө унтраалаа. Хүчин түзэгдсэн ч арай хийж гадагш гарч чадав. Офицер Лүү энэ үед хурж ирээд бүсгүйг тайвшруулж эмнэлэгт хүрэхээр машиндаа суужгана. Ингээд Мелинда киноны ихэнд хүсэж байсан шиг эцэст нь Лүүгийн машинд сууж баярлан явж байгаагаар энэ гаж кино тогсов. Энэ видео танд таалагдсан байх гэж найдаж байна. Лайк дарж үнэлээрэй. Мөн бусад видеог үзэхийн тулд сувгаа дагаарай.